За сайн байцгаана уу. Тэгээд эзний өдрийн мэндийг хүргэе. Хамтдаа эзний өрөө орё. Тэгээд эзний өмнө орохоос өмнө саяхан нэг сошиал орчинд болсон зүйлийг хуваалцъя. Тэр юу болсон гэхээр Францын одоо тэргүй хатагта нөгөө Макроны талаар нэг юм юу гарсан шүү дээ. Монголд бас нэлээд сэвэгдлээ тийм ээ. За тэр Брижит Макрон бол төрөхтэй эрэгтэй хүн байсан. Эрэгтэй байжгаад яванда хүүсээ солиулаад эмэгтэй хүн болсон хүн байна. Гэсэн нэг ийм зүйл ер нь Францаар бол айгүйх явсан. Тэгээд энэ хүний жинхэнэ нэр нь бол Жон Мишель Тронкс гэдэг хүн юм байна. Хэрвээ одоо Игний бүртгэлийн архиваас шүүгээд үзэх юм бол яг энэ нэрээрээ гарч ирдэг. Энтергээд явсан. Тэгээд ер нь хүмүүс тэрүүгээр юу гэж сэвсэн гэхлээр сүүлдээ тэр хүний намтрыг ухаж эхэлсэн баг. Юу гэж өгсөн гэвэл за ер нь хүүхэд насныхан зураг байдгүй юм байна. Яагаад гэвэл тэр үед эрэгтэй байсан учраас тэр үеийнхээ зургнуудыг устгасан юм шиг байна. Тэгээд хүүхэд төрүүлээ хүүхэдтэй тэр хоёр. Тэгээд хүүхдээ өргөж авсан. Тэгтээ хүүхэдтэй би бол чамайг төрүүлсэн ээж чинь гэж хэлсэн. Энэ бол тэр хүүхдийг хуураа зогсохгүйгээр Францын ард түмэн биднийг хуурсан маш аюултай зүйл болсон. Тэгэхээр бид нар энэ үнэн илчлэх ёстой гэдэг. Тэгсэн чинь энэ бас Монголд ороод ирсэн. Тэгэхээр та хүмүүс юу н анзаарсан баг. Яасан гэхээр тэр Брижит Макроны зургийг тавиад энэ хүн эмэгтэй хүн гэхээсээ илүү эрэгтэй хүнтэй адилхан байгаа. Та нар арсыг хар, царайгийг хар, биеийн галбирыг хар. Энтэйгээд сэвэд гэсэн. Тэгсэн чинь энэ зүйл маш удалгүй намдсан. Яаж намдсан гэвэл Францын штэйт шүүх энэ болгоныг нягтлаад Брижит Макрон бол эмэгтэй хүн юм аа. Тэгээ энийг анх сэвж гаргаж ирсэн 10 хүнийг шүүхээр шийтгсэн. За энийг юу гэж хэлж байгаа гэвэл хэд туушрах гэж хэлдэг те. За Монголд бол энийг уянгийн халил гэж ярьж байна. Ер нь бол. Тэгэхээр бид нар мэдж байгаа. Ер нь нийгэмдэр уянгийн халил гэдэг зүйл нэг талаараа бол бас хитэрсэн байгаа. Хувь хүн дээр, за ураны асуудал дээр, улс төр дээр бүх тал дээр уянгийн халил хитэрсэн. Саяхан нөгөө бүжгэлдэг нэг залуу хөрхий те. Хүн нас барсан. За хөрхий амьд байхад нь ерөөсөө эрчүүдийг гутаасан л гин одоо те өөрийгөө гутаасан эрчүүдийн нэр төрийг одоо унгасан гэл янз бүрээр хилээд үхээсээ зайлаасаа зарим нь очиж гэрийн хаана байна. Гэрт нь очиж монол байдаг байсан юм а хөрхий. Тэгээд очиод зодож нүддэг байсан. За өнгөрснөхийн дараа яасан. Бараг хүний хайлан шахав байсан. Бараг тийм байсан. Тэгээ одоо хөрхий ёстой нэг хүний эрхийг дээдэлдэггүй ийм газар маш хэцүү зовлон амссаар хагаад өнгөрлөө. Чи дараагийн төрөлдөө сайхан хүний эрхийг дээдэлдэг тийм сайхан газар төрөөрөө энтергээд бас ингэж эхэлсэн. Тэр юм бол уянгийн хайлал. Монголчуудын нэг ийм нийгмийг ингэж харвал ялангуяа сошиал орчныг харвал бид нэр уянгалахтай хэн нэг бол бүр ингэж газар доор ортолно. Баг тэр хүн амиа хорлох хэмжээний эсвэл баг л одоо амьд бурхан байжээ, хүний дээд нь байжээ, бидний сорн байжээ гэдэг ингээ янз бүрээр ярьдаг. Тэгэхээр энийг ерөнхийдөө юу гэж хэлж байгааг гэх юм бол сэтгэл хөдлөл дээр түшгэлсэн үзмжээр хандж байгаа хандлагыг хэлдэг юм байна. Энэ дээр бол юу оролцдоггүй гэх юм бол яг одоо бодит баримт нотлогоо статистик судалгаа аргачлал энд яригддаг. Хүмүүс яадаг вэ гэвэл шууд сэтгэл хөдлөлөөр хандаж эхэлнэ. Үзмжээр. Тэр хүн хэрвээ нэг эрэгтэй хүн нэг юм муу юм хийсэн байвал бүх эрчүүдийг хамруулаад муулаад эхэлнэ. Нэг өсвөр насны хүүхэд байвал бас өсвөр насных шиг юм уу те ингэ явдаг. Тэгэхээр энэ нэг хэцүү тал нь юу вэ гэвэл бодит үнэн байдлыг харж чадхаа болж эхэлдэг юм байна. Ерөөсөө сэтгэл хөдлөлөөр хандна бүх юмд. За энэ байдал чуулган дээр Христ итгэлд ороод ирэхээр бас их аюулыг дагуулж одоо тийм одоо хэцүү зүйлсийг дагуулж байгаа ажиглагдаж байгаа. Жишээ нь одоо хүмүүсээс бид нар асууя. За итгэгч гэж хэлэх юм бэ гэвэл. Ерөнхий хүмүүсийн бидний гаргаж ирж байгаа нэг айдол гэж баг хэлж болно доо дүр төрх айдол гэж ярьдаг тийм. Итгэгч хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл амжилттай,
ялалттай, өсөлттэй байгаа. Гэлтгансан гэрэл цацруулсан. Хаа байгаа газраа бие аягүй сайхан авч яваад өндөр ёр суртахуунтай хүмүүс хинч харсан тэр хүн татагдахаар тэгээд байгаа газар бүрдээ нөлөөлсөн ийм хүнийг итгэгч хүн гэсэн ойлголт ерөнхийдөө итгэгчийн дунд байж байгаа. Тэр үтгэл хэдэн жилийн өмнө Солонгост болж байсан зүйл. Пастор нь 0 орчоод гараад ирсэн чинь сүмийн итгэгчдэр нь гайхаад. Үгүй таа ч бас би ч гэсэн тийм үү. Моос үнсэн дээр ч гэсэндээ зарим талаараа одоо Монголд бол бас нэг сонирхолтой инээд имтэл гэх юм да, эмгэнэлтэй ч гэж болно. Моос үнс Монголд одоо төвжинглийн утааны архины гэдэг моос үнс бий болсон. Энэ бол нөгөө итгэгч нарын туйлшрал. Юу вэ гэвэл тэр залбирч байгаа. За төвжинглийн моос үнсийг зайлуулж байна. Утааны моос үнсийг хөөж байна. Архины моос үнсийг хөөж байна гэдгийг залбирдаг болсон баг. Яг хөө ингээд тайлт харахад бол нэг буруу биш юм шиг боловч яг биеийн дагуу байна уу? За бүр цаашлаад бурхны тал дээр бол энэ нөгөө нэг хит уянгалах маань бас ажиглагдаж байгаа тийм ээ. Бурхан гэж хэн бэ? Та нарын хувьд бурхан гэж юу вэ гэдээ асуух юм бол итгэгчнэр баг ерөнхийдөө нийтлэг нэг юм байгаа. Бурхан бол яг хүмүүсийн төлөө ерөөсө хүний сайн сайхны төлөө бүх зүйлийг хийж идэг. Итгэгчнэрт юу ашигтай, юу одоо сайн гэж үзэж чинь тэр болгоны төлөө тэр өдөр шөнөгүй ажиллаж идэг. Гуйхал бол өдөр шөнө хаан чамаагүй хурч ирээд биднийг өвчин зовлон эдгэх ёстой, тий? Биднийг хамгаалах ёстой, бүх өр ширнээс гаргах ёстой, биднийг ингээд хайрлах ёстой гэсэн нэг ийм зүйлийг ярьж байгаа. Тэгээ мэдээж энэ үнэн нэг талаараа. Гэхдээ энэ яг бүрэн дүүрэн биш. Гэтэл бурхны хувьд бид нар хэрвээ харвал зөвхөн яг Библиэлд бурхан өөрийгөө илчилсэн бурхны дүр төрхийг харвал бидний хүсэж байгаа магадгүй хүмүүсийн одоо ойлгож байгаа байлгахыг хүсэж байгаа дүр төрхөөс арай өөр харагдана. Би нэг зүйлийг асууя. Ер нь хүн биднэрт одоо бурхан юуны тулд оршиж байгаа юм бэ? Эсвэл бид нар юуны төлөөд оршиж байгаа юм бэ гэж. Тэгвэл Библи хэлж байгаа бурхан бүх бүтээлийг өөрийн алдрын төлөө бүтээсэн гэж. Хүмүүсийн одоо хүсэж байгаа бурхан, байлгахыг бодож байгаа бурханы дүр төрх нь Библиэлд өөрийгөө илчилсэн бурхантай хэр адилхан байна вэ? Эсвэл хүмүүсийн өөрсдөө хүсэж байгаа ямар нэгэн дүртэй дүр төрх юм айдол гэх үү одоо юу гэх шүтэн магадгүй уламжлалт шүтэн бодолтой нь ойрхон адилхан байна уу гэдгийг бид нэр заримдаа жоохон бодож үзэх хэрэгтэй болсон юм шиг санагдаж байна. Тэгэхээр өнөөдөр бүгд энэ талаас жоохон ярьж үзье. Тэгэхээр бүгд Иоанн номноос төвөрлээд хэдийг үзье. За Иоанн номын 1-р бүлгийн 8-аас 12-ыг эхлээд би эндээс уншия. За 1-ийн 8-аас 12. За эзэн сатанд миний бол Яавыг анзаарв. Өөлх хөөгүй зөв шударгаагаад бурхнаас имэж яр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй гэв. Тэгэхэд сатан эзэнт хариулан Яав шалтгаангүйгээр бурхнаас имэдэг гэж юу? Та өөрөө түүнийг хүрээлсэн босов. Мөн гэр орон түүнд байгаа бүхнийг тал бүрээс нь та хүрээлэвэ гэж юу? Та гар доорх үүлийг нь өрөөж түүний эд хөрөнгө нутагт нь аривчлаа. Та одоо мутраа сунган түүнд байгаа бүхэнд хүргэх аваас тэр яах л бол таны нүүрлүүл ав хараах биз гэв. Тэгэхэд эзэн сатанд тэгвэл харахтун. Түүнд байгаа бүхэн чиний мэдлэлд байна. Гэхдээ гараа түүнд л бүү хүрг гэжээ. Ингээд сатан эзнээ шугаас зайлан оджээ гэж ütсэн. Тэр Иоанн номын 1-р бүлгийг харвал Уц гэдэг нутагт Яав гэдэг хүн амьдарч байжээ гэж хэлсэн байна. Тэр хүн маш зөвхт өөлх өөгүй сайн хүн. Тэгээд 7,000 хонь, 3,000 тэмээ, 500 хос үхэр, 500 илчгтэй. Тэр хүн дорны хүмүүсийн дундаас хамгийн нэр хүндтэй, хамгийн агуун байсан гэж тэр хүний талаар ингэж бичсэн байна. Тэгэхээр энэ хүн ер нь хизээ амьдарч байсан бэ гэхлээр Авраамийн үед амьдарч байсан гэж үздэг. За тэгээд ерөнхийдөө товч яриад явхад хоёрдугаар энэ хүн хаана амьдарч байсан бэ гэвэл ерөнхийдөө энэ 3,000 тэмээтэй байгааг нь харвал
Энэ хүн арабын хойг цөл хавцаа амьдарч байсан байхаа гэсэн ийм таамаг байна. За тэгээ энэ хүний талаар нэг ийм сонин юм болж байгаа. Энэ хүн ингээ амьдраад байж исэн 10 хүүхэдтэй. Тэгээ байж исэн чинь нэг ийм яриа гарч байгаа саяны уншсан хэсэг. Эзэн сатанаас асуугаад сатан хэлж байгаа. За энэс болоод цаашаа 1-р бүлгийн 13-аас за 2-р бүлэг хүртэл харах юм бол энэ хүн 10,000 мал хөрөнгөө алдаад 10 хүүхэд нь нас бараад бүх хамжлаг боолууд нь үгүй болсон. За ингэж л дахиад 2-р бүлэг дээр яасан гэхлээр 2-р бүлгийн 2-оос 3-аас 10 дээр ингэсэн байна. Эзэн сатанд миний боол Явыг анзаарв өөл хөөгүй зөв шудраг агаад Бурханаас имэж ярим нугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй гэжээ. Үгүй ажаа шалтгаан үгүй атал түүнийг сүрүүлэхэр чи намайг түүний эсрэг турхирсан ч тэр чинь үнэнчээр л байна гэв. Сатан эзэнт хариулав. Арсыг арсаа тийм ээ өөрт байгаа бүхний хүн амийнхаа төлөө өгдөг юм. Та одоо мутраа сунган түүний яс маханд хүрэх хаваас тэр яах л бол таны нүгэлүүл ав харах биз гэв. Тиймээс эзэн сатанд тэгвэл харах түн түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна. Гэхдээ түүний аминд л гараа бүх хүрэг гэжээ. Тэгээд сатан эзний оршуугаас явж Явыг хөлнийх нь улнаас толгой хүртэл арай хүртэл төвчгөө муухай яр хатганд бариулв. Тэрээр үс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж варын хитрхи авлаа. Тэгэхэд ихтэрэн түнд чин үнэн чи хадгалсаар байна уу? Бурхныг хараагаад үхэх гэвэ гэж ингэж бичсэн. За маш сонирхолтой. Тэгээ яг энэ Иоанн номыг ингээд ял янзээр тайлбарлсан байд. Өнөөдөр би нэг арай өөр өнцгөөс нь та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр энд нэг сатананы нэг юм бодол байгаа юм л да. Дүгнэлт гэж хэлж болно да. Яг бодол гэсэн дүгнэлт. Бурхан гэдэг зүйл хүнд ер нь ямар үед хэрэг болдго юм бэ? Тэ? Хүн ямар үед бурхан руу ханддаг юм? Эсвэл бурханы өмнө мөргөж бурханыг дуулууртаа дагдаг юм бэ? Тэр сатананы нэг дүгнэлт байгаа. Хүн бурхан өөрийг нь ивэж хамгаалж ерөөсөн үед хүн бурханы өмнө даруугаар мөргөж тийм ээ одоо юу гэдэг бурханыг дагаж явдаг. Хэрвээ бурхан тэр ивэл ерөөлөө авбал хүн яах вэ гэвэл бурханыг орхино. Тэр битгийг хараана гэсэн ийм дүгнэлттэй байгаа сатан. Тэр нэг талаараа сатан бол үнэн хэлсэн. Хүн ямар үед бурхан руу ханддаг юм бэ? Ямар үед бурханыг дагдаг юм бэ гэж тийм. Итгэвч байж байгаад болчихсон олон хүмүүсийн зүгээр ерөнхий янз бүрийн шалтгаан байна. Гэхдээ ерөнхий нэг шалтгаан байгаа нь яг сатаны бодолтой ер нь төстэй. Нэг ахаас би асууж та ахаа одоо цуглааны яагаад орхичвоо? Итгэлээ яагаад орхичвоо гэж асуусан чинь тэгж байгаа байхгүй. Яг би ээж манай ээж айгүй хүнд өвчтэй байсан. Ээжгээд л маш удаан залбираад ээж маань эдгэрээгүй. Тийм учраас би итгэлээ орхисон. Намайг дампурлаас авраагүй. Миний өвчнийг эдгээгөөгүй, намайг өхлөөс авраагүй. Миний хувьд ч гэсэн яг тиймэрхүү байдалтай байсан. Гэр бүл маань салах үед бурхан минь та миний гэр бүлийг хадгалж өгөөрэй, хадгалж өгөөч. Намайг ихнийг минь өөрчилж өгөөч. Та хаста нэрэ те би танд ингээд хүүхэд байхасаа танд итгээд хүүхдийн багшаас ахуулаад ингээд үйлчлээд бараг 20 жил явлаа. Та одоо энэ дээр л яста намайг нэгүүлсээрэй гэсэн. Тэгээд салсан. Гэр бүл маань салсан. Тэрний дараа яг надад тийм бодол төрсөн. За хэрвээ ийм зүйл дээр надад бурхан туслахгүй, намайг хамгаалж нэгүүлсэхгүй бол би итгэх шаардлагагүй юм байна. Сатан яг тэгж байгаа. Та шалтгаангүйгээр Йов таныг тэ итгэх яваад байгаа гэж үү? Та түүнийг ивээсэн, хамгаалсан. Та тэрийг л авчих. Тэгвэл таныг шууд орхино. За нэг сатан нэг юм бол. За бас энэ дээр гарч байгаа 3 найзынхын талаар гардаг тийм. Йовын 3 найз ирээд тэр 3-ын бас нэг юм бодол байгаа. Тэр бодол нь юу вэ гэвэл Йовыг ерөөсө гэмшүүлэх гэдэг. За чи буруу юм хийсэн учраас чамд ийм тохиолдсон. Тийм учраас чи гэмээ эхлээд хүлээн зөвшөөр дараа нь гэмш. Тэдний хувьд одоо юу гэдэг юм бэ тийм ээ? Йовын энэ амьдралын энэ уналтыг харахтаа тэд нар өөрсдийн хэмжүүрээр юу гэж хэмжсэн гэвэл чи яг гэм хийсэн байна. Тийм учраас бурхан чамайг шийтгсэн гэсэн нэг юм ерөнхий дүгнэлттэй. Тэгээ тэр хоёрын хувьд бурхан юу гэж харж байгааг бол бурхан гэдэг зүйл бол мууг хийвэл шийтгээд сайн хийвэл шагнаад байж идэг нэг ийм тийм ойлголттой байна.
За тэгвэл хэдүүлээ Библийг байгаа жоохон гарыг. Түрүү би хэлсэн тийм ээ. Бурхан бүх зүйлийг юуны төлд бүтээсэн бэ гэвэл өөрийнхөө алдрын төлөө бүтээсэн баг. Тэр алдар нь юу вэ гэж ярихаас илүү алдар нь яаж биелэгдэж хэрэгждэг вэ гэдгийг ярьсны илүү дээр баг. Тэгэхээр ингэж хэлж байгаа. Ер нь Библийг бүтээр нь харуул яаж биелэгдэж байгаа вэ гэвэл түүний бүтээлүүдэнд яг хүн дээр ярил түүний бүтээлүүд нь түүнийг магтан хүндлэхэд хүлээн зөвшөөрөхөд эргэж багдуу гэмшиж эргэх үед за эмийн хүндлэх дуулууртаа дагах үед Бурханы алдар нь биелэгдэж хэрэгждэг байна. Тэгэхээр ингэхийн тулд Бурхан заримдаа хүнийг ивэдэг, өрөөдөг. За заримдаа эсрэгээрээ Бурхан яадаг вүлээ? Хүнийг дампууруулдаг. Заримыг нь өвчин зовлонд оруулдаг, үр ширэнд баригдуулдаг, үйдгэшгүй өвчнөд тусгаж, магадгүй зарим үндэстэн, зарим хүнийг үхэл түргэж сүрүүлдэг. Тэгэхээр энэс үүдээд юу вэ гэвэл бидний хүмүүсийн одоо хэмжүүр гэж нэг юм ээ те бидний зөв, сайн, үнэн гэсэн нэг хэмжүүр байна. Харин Бурханы хувьд ялангуяа Библиэлд бас зөв, сайн, үнэн, муу гэдгийн талаарх хэмжүүр бас байх. Жишээ нь хэдүүлээ бодоод үзье. Бурхан алдрын төлөө юу хийдэг вэ гэвэл шинэ гэрэн дээр нэг үйл явдал болдог. Есүс шамнартайгаа явж байгаад нэг төлөхийн сохор хүнтэй тааралдаг тийм. Тэгээ сохор хүнийг хараад шамир нь асуудаг. Багшаа энэ хүн өөрөө их гим хийснээс босно эсвэл эцэг их нь гим хийснээс энэ хүн сохор төрчихвүү гэж асуудаг. Тэгэхэд Есүс юу гэж хэлдэг вэ гэвэл үгүй аль нь ч биш. Харин энэ Бурханы алдрын төлд энэ хүн ингэж амьдэрсэн гэж. Тэгээд тэр хүн Есүст итгээд хараа ороод тэр хүнээр дамжуулаад олон хүн итгэдэг. Тэгэхээр нэг ясандаа Есүс шууд утгаар юу гэж хэлсэн гэхээр энэ хүн сохор төрөө тэр хүн яасан гэхээр эцэгтэй хаягдсан. Израилийн нийгэмд орхигдоод гуйлагчин болсон. Насаараа гуйлах үйжсэн. Тэгэж амьдрсан амьдрал нь юу вэ гэвэл энэ нь Бурханы алдрын төлөө байсан юм а гэж хэлж байгаа. Тэгэхээр би түрүү хэлж байгаа. Бидний нөгөө муугийн талаарх хэмжүүр. Бурханы муу сайн зөвийн талаарх хэмжүүр хоёр магадгүй зарим зүйл дээр ялгаатай. Тэгээ бид нар хуучин гэрэн дээр харж байна. Небухаднецар гэдэг хаан байсан, тий? Бабилоны маш алдартай хаан түүхэнд. Тэр хаан өөрийн бүтээсэн одоо дүүшин цэцэрлэгтээ явж байхдаа би энэ бүтээл болгоныг бүтээлээ гэж аюух бардамнах үедээ ухаан өөрийн эрүүл ухаанаа алдаад хаан байхаа болоод хүмүүсээс хөөгдөөд тэгээд хээр гадаа яваад нохоо шувууны тэ хамт одоо хогны зэг дээр чи одоогоор хэлдэг хогны зэг дээр амьдраад амтны сэг зэмээр 3 жил гарах хооллож амьдарч явсан. Тэгээд сүүлд нь эзэн ухааныг өгөх үед тэр дээш тэнгэр рүү хараад эзний хөлөөнд шүрсэн баг. Бурхныг. Бид нар фараоныг мэднэ. Бурхан хэлсэн. Би өөрийн алдрын төлөө фараоныг хатууруулж босгосон. Тэр босгосныхын дагуу Египтийн уугнуудыг хөнөөгөөд цэргүүдийг устгаад ингэснээр дараа Бурхан юу гэсэлэр би өөрийгөө алдаршуулахын тулд гэж хэлсэн баг. Мосег мэдчихэв. Мосе уурлаад хад зогсны дараа эзэн юу гэж хэлсэн гэхээр чи намайг миний алдрыг зүгээр харуулаагүй учраас чи амлалтсан газар орохгүй. Чи зүгээр тэрийг уулан дээрээс хараад тэндээ өөхөх болно гэж хэлсэн. Тэгэхээр энэ бүхнийг харах үед бид нар Бурханыг арай өөрөөр харж эхэлнэ. Хоёрдугаарт нь Бурхан төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байгаа. Бид нар Исая, Ирема одоо тэр номнуудыг харах юм бол тэгээ хуучин гэрээний үед Израильчууд хамгийн хэцүү цөлөгдөөд ялагдаад одоо ирчүүдийг алуулаад эмгтээчдээ хүчрхийлүүлээд хүүхэд шугтуудаа хөнөөлгөөд өөрсдөө цөлөгт явж явах үедээ тэд нэр Бурханаас Месиа гуйжсэн. За Месиа ирээсэ. Тэгээд явсараад грек тэг шинэ гэрээний яг өмнөхөн грекийн үед грекчүүд бас израильчуудыг эзлэх үедээ маш их доромжлыг үйлдсэн. Тэр үед тэд нар бас Месиаг гуйжсэн. Тэгээд тэр үед тэд нар Месиаг юу гэж хүсчихсэн гэхээр байлдан дагуулагч байх ёстой. Грекчүүдийг устгасан бид нарыг дахиад Давидын хаанчлалыг сэргээсэн тийм
одоо тий байлдан дагуулагч Месая яриасаа гэж гуйжсэн чинь бас үгүй. Тэгтэл Ромчуудын захиргаанд ороод харьцангуй 50 болсны дараа Есүс төрсөн. Тэгээд төрөхдөө тэднийг хүсэжсэн шиг байлдан дагуулагч хүчрхэг жанжин биш зүгээр малын твшин төрөөд хүмүүсийн сүнсээр аврах нэгэн төрсөн баг. Тэгэхээр энэ бол юу гэж байгаа вэ? Бурханд өөрийн гэсэн төлөвлөгөө байгаа. Хизээ, хаана, хэрхэн, цаг хугацаа бүх зүйлийг мэдчихэж байгаа. Тэрээс бид нэр уянгалаад одоо тухайн үед өнөөдрийнхоор ярих юм бол тухайн үед хүмүүс ер нь бол уянгалж ясаа л гэсэн үг. Бидний хэлдгээр бол. Тийм учраас уянгалж ясаа учраас Есүсийг байлдан дагуулж байх ёстой. Яг одоо өгөх ёстой, одоо ирэх ёстой гэж гуйжсэн бол харин эзэн өөрийн төлөвлөгөөний дагуу яг цаг тухайд нь тэгээд өгсөн баг. Изекэл гэж юуг мэднэ те? Иш үзүүлэгч байдаг. Тэр хүнийг бурхан бүр ингэсэн баг. Тэр хүн 4:12-аас 15 дээр юу гэсэн гэхээр чи миний ард түмний одоо нэг уналт харуулахын тулд хүний хорголоор чи талах барьж идэг гэсэн. Харин Изекэл юу гэсэн гэхээр бурхан минь би тий залуугаасаа бузар муу хоол идээг учраас та нам харж үзэж гэсэн чинь за тэгвэл хүний баасыг үхрийн аргал болгож солилоо гэж. Тэгээд Изекэл яасан гэхээр үхрийн аргалаар талах бариад Израильчүүдийн өмнө ийдсэн баг. Израильчууд гайхаа чи яагаад ийм хийж байгаа гэдгсэн. Та нар удахгүй эзэн дуулуургүй байснасаа болоод энэ битгий хил бүр баасаа идэх хэмжээнд очино гэж хэлсэн. Хосea гэж үзүүлэгч байсан. Тэрийг янхан их нэртэй бол гэж хэлсэн. Нөгөө янхан ихнэр нь авд суусныхан дараа бие өлгч байсан учраас тэрийг хаяад дахиад бие өлгөд явсан. Тэгсэн чинь чи дахиад араас нь очиод ав. Тэгээ 2 хүүхэдтэй бол 3 хүүхэдтэй болсон. Тэгсэн чинь 3 хүүхэдтэй чи ямар нэр үг гэж хэлсэн гэхээр эзэн биднийг орхисон. Эзэн өршөөшгүй. Одоо энэ төргээд ийм айгүй хэцүү нэр үг гэж хэлсэн баг. Тэгэхээр намайг Библийн сургууль сурж байхад нэг ихч байсан л да. Одоо магадгүй зарим хүмүүс ярихаар санах байх. Биднээс 2 курс дэшээ. Одоо нэрийг мартчих юмсан тэгэмцэлтэй өгч байж байгаа. 4-р курст ороод хавар дипломоо бичиж эхэлж явах үедээ нас барсан. Тэгээд тухайн үед бид нэр ер нь багш нар болоод итгэгч нар юу гэж үзсэн яана тий 4 жил сураад яг төгсөөд эзний дотор одоо яг үйлчлэл гарахынхаа өмнө энэ хүн өнгөрчлөө гэж. Манай цуглаанд намайг мөнхээр төлж яхад одоо энэ Топаз гэдэг хотод байдаг юм да нэг хідэн юм салбар зочд буудлыг захирал өөрөө цэргийн хурандаа цолтой байсан ах байсан. Тэгээд цуглаан дээр ирээд эзнийг аваад бид нар зун болгон ер нь цуглаанууд зуныхаа кемпээр усан баталгаа хийдэг дээ. Тэгээд усан баталгаа хийлэх гээд яг тухайн үед бидний 3 өдрийн хичээл заадаг гэсэн баптизм гэж юу вэ гэж. Тэгээд тухайн үед би бас яг би зааж таарсан. Тэр ах 3 өдөр суугаад маргааш нэг кемпээр яваад баптизм хүртэх байсан. Тэр шөнөө тэр ах нас барсан. Бас л итгэж гайхаад байсан. Яагаад гэсэн бэ? Тэгэхээр бурхны бид нар бурхныг одоо тий уянгийн халил талаас нь. За бидний уянгийн халил хитрээд өөрсдийн хүсдэг тийм байх ёстой, бурхан гэж нэг ийм байх ёстой гэсэн дүр төрхөөр хараад бурхантай тэгж харилцаад залбираад бид нар итгэл дотроо алхаад эхлэвэл юу болох вэ гэвэл бид нар бурхныг таньж чадхаа. Библийн бурхныг бид нар одоо харж таньж чадахгүй гэсэн үг. Тэгээ бурхан өөрөө хэлсэн байна. Би өөрөө алдрын төлөө зарим зүйлийг өшөхнөө өршөөн, өрөвдөхнөө өрөвдөн тэр битгий хэл би унгах хүнээ унгаж, хатууруулах хүнээ хатууруулж, бүр өхүүлэх хүнээ ч би өхүүл. Тэр хүмүүсийг бид нар мэдэхгүй. Гэхдээ яав намайг ингэж харвал яг тийм байдал харагдана. 3 найз бол гайхаад. Яагаад те чи тийм л сайн байсан бол яагаад бурхан чи ингэж чи дампуурчваа. Чи муулам хийцэн. Чи гэмнүгэл хийцэн. Гэмш тэрийг. Харин яав юу гэдээсэн гэхээр би өөрийнхөө эрдэнэсний дотор зөвхт гэдгээ мэдж байгаа. Гэтэ энэний цаана бурхан ажиллаа гэдэг ажиллаж байгаа гэдгийг би мэдэн төлөвлөгөө ямар нэгэн зүйл байгаа. Би тэрийг л ойлгож хармаар байна. Гим нүглэн биш юм. Гим нүглнээсээ биш. Энэний цаана ажиллаж байгаа бурхныг би ойлгомоор байна гэсэн ийм ерөнхий юм. Та бүхэн дараа нь Яов номыг бүхэлд нь уншаад үзээрэй.
За тэгэд ингэж явсаар хагаад бүгд Иоанн ном руугаа буцаад очие. За Иоанн номын 38 дээр эзэн ингэж хэлсэн байна. Тэгтэл эзэн 38-ийн 1-2 дээр. Тэгтэл эзэн хөөс салхин дундаас Йовд хариулна. Ухаангүй үгсээрээ зориг төлөвлөгөөг өмнө сүрдэг хэн юм бэ чи? Зориг төлөвлөгөө гэж хэлсэн байна. Уг нь бол Йов арай өөр юм асуугаад. Яг хүмүүс болохоор Йовын хариултанд хариулаагүй гэж яриад тийм. Миний бодлоор бол бурхан Йовын хариултанд хариулсан. Йов юу гэж хэлсэн гэхээр бурхан баруун хойно аль нэг газар ажиллаж байгаа. Тэр байж байгаа. Гэхдээ би олж харж чадахгүй байна. Тэнд ямар нэгэн төлөвлөгөө байгаа гэж хэлж байсан. Харин эзэн юу гэж хэлсэн гэхээр ухаангүй үгсээрээ зориг төлөвлөгөөг өмнө сүрдэх юм бэ чигээд ингээд энэ 38-аас 40 хүртэл бурхан юу гэж хэлсэн гэхээр бүтээлүүдийн талаар ярьж гэлсэн. Чи бороо цасыг би гамшигын өдөр дайн тулааны үед тэр зорилж бүтээсэн. Чи янгир төрөх цагийг мэдхүү. Яагаад үлрэл солигдоод цэцэг навч ургаад нар мандаад хүмүүс төрөөд ад жаргалтай амьдраад ингэдэг юм бэ? Зүгээр тэр төлөвлөгөөний талаар ярьж эхэлж байгаа. Тэнгүүт 4-р бүлэг дээр Яав юу гэсэн гэхээр 4-р бүлгийн 3-р эшлэлээр гэсэн байна. Тэгэхэд Яав эзэнд хариулсан. Харах тун би өчөх юм. Танд би юу хариулж чадах билээ? Тэгэхээр би гараа аман дээрээ тавья. Нэг удаа би ярьсан оройн одоо би хариулахгүй. Хоёр дахиад би өөр юу ч нэмэхгүй гэж хэлв. Тэгээд 42 дээр ингэсэн байгаа ёо. Дараа нь Яав эзэнд хариулсан. Та бүхнийг үйлдэж чаддаг. Зорьсонтой нь боломжгүй нь үгүй гэдгийг би мэднэ. За 3 дахь эшлэл хамгийн чухал нь. Мэдлэггүйгээр зориг төлөвлөгөөг хаадаг би хэн юм бэ? Миний хувьд үл мэдэх дэндүү гайхалтай ойлгоогүй зүйлээ би ярьж дээ гэж хэлсэн байна. Тэгэхээр бурхан юу хамгийн түрүүнд юуны одоо юугаар ажилтдаг вэ гэвэл бид нэр хэлдэг те бурхан ажилсангүй ажиллаж байна гэдэг айгүй тэгж ярьдаг бол харин эзэн эхлээд юуны тулд ажилтдаг вэ гэвэл эхлээд өөрийн алдрын төлөө ажиллаж байгаа. Тэр алдрынхаа төлөө ажиллахдаа хүмүүсийг ивэж болно. Нэгүсэж болно, босгож болно. Гэхдээ бүр эсрэгээр нь дампууруулж, өвчин зовлонд аваачиж тэрийг бүр хинч биш болгож болно. Бас тэр төлөвнийхөө төлөө ажиллаж байгаа. Бид нар хичнээн одоо тий уянгалын халилтай байгаад бурхан одоо бидний бодож байгаа шиг хүсэж байгаа шиг байх албагүй. Тэр өөрийн зөвийн, өөрийн алдрын дагуу, өөрийн төлөвлөгөөний дагуу бүх зүйлийг цагт нь хийж байгаа. За тэгэхээр энийг би ярьж байгаа гол шалтгаан нь юу вэ гэвэл дахиад асууя. Бидний харж байгаа, бодож байгаа бурхан миний хүслээр бий болсон тийм нэг дүр төрх байна уу? Эсвэл Библийн өөрийнх нь Библиэлд өөрийгөө илчилсэн бурханы дүр төрх байна уу гэдгийг бид нар харах хэрэгтэй болсон. Хит уянгын халил автаад байгаа юм биш үстэй итгэл ба тий Христ итгэл маань. Ерөөсөө Христ итгэгч хүн гэхээр нэг тийм бурхан гингөөтл ерөөсөө өдөр шөнөгөл бидний талаар гарч ирээл магадгүй хөргөлтийн ажилтнаа шиг захиалга өгөнгөөтл гэрт маань авчраа тогшоод л өгөөл нэг сайхан зантай манаач ах шиг 24 цагийн турш ирэнгүүт хаалхын онгол гэж за чи ингэсэн биэс чиний төлөө байгаа үгүй. Бурханд бид нар бурханы алдрын төлөө бүтээгдсэн. Өөрөөр бурханы төлөвлөгөөний дотор алхаж байгаа. Тэр төлөвлөгөөний дотор нь магадгүй бид нар зарим маань тэр сохор гуйлагч шиг, Ирмия шиг, Изекиэл шиг, Хосея шиг тэр тэрэгцэртэй ихч шиг магадгүй маань тэр ах шиг хойдод илгээгчсэн амраа их шиг ороог хүмүүс бас л яриад бурхан энд баг ажилласан уу яасан нөгөөдөг чинь нэг л яасангүй мэдгүй бурханы төлөвлөгөө аль хэсний биелсэн байх боломжтой. Над дээр бол тэр тэрэгцэртэй ихсээр ярьж байхад бол эзэн юу гэж хэлсэн гэхээр тухайн үед энэ хүнийг нүүшлэхийн тулд биш энэ хүн намайг илүү таньж мэдхийн тулд энэ сургуульд сурсан. Тэр миний төлөвлөгөөг гүйцэлдсэн. Хойдод илгээгдсэн амраа ихч заавал хойд руу орох албагүй байсан. Тэр хүн тэнд үйлчлэж явж байхдаа эзний илүүг таньж мэдсэн. Манай зулааны ах ерөөсөө айгүй тийм цэргийн хүмүүс чиг хахир хатуу байдаг. Тэгсэн чинь эзэнд итгээд 3 дахь хичээлийн дараа бүр шалаа угаадаг болоод хүүхдүүдтэй хайртай гэж хэлдэг болоод тэрвэрдэг болоод тэгээ тэр оройн цаг цагаан подвал
одоо аймс пүүз өмс хувцас бэлдэж тавьчаад өглөөс хэрэг. Эзний хувьд тэр хүн аль хэзээний эзний төлөвлөгөөг биелсэн. Тэгэхээр энэ нь эргээд юу биднэрт өгөх ёстой вэ гэвэл сатан нэг зүйлийг ойлгосон байх. Зүгээр энэ яв намайг. Сатан бол тэгж бодож ирсэн тийм түрүүний хэлсэн. Тэгвэл сатан ойлгосон. Хүн гэдэг амьтан зөвхөн өөрийг нь ивэж, өрөөж хамгаалж явах үед бурхныг дуулууртаа дагддаг юм байна. Дампуураад тэгээ өвчин зовлонд баригдаад сүрсэн ч гэсэн эзэндээ итгэсээр байж болдгийн байна гэдгийг Яваас ойлгосон. Гурван найзыг бас бурхан хэлсэн. Та нар яг миний Яв шиг, миний бол Яв шиг миний талаар зүвийг ярьсангүй. Би зүгээр нэг сайн мингүүтэн шагнаал, муу мингүүтэн ингээ бэждэг нэг тийм хэмжүүрийн зүйл биш. Би бүх зүйлийг төлөвлөж, энэ бүхний чинь гол point нь би. Та нар биш. Уучлаарай. Чи биш шүү. Чи зүгээр миний төлөвлөгөө алдрын нэг хэсэг. Харин яа нэг зүйлийг ойлгосон юу вэ гэвэл тэгээ би ингээ дампуураад бүх юм алдагдаад үгүй болоод энэ нь бурхан намайг орхицсан нөгөө гурван найз нь хэлсэн бурхан чамайг орхицсан чамайг шийтгээд байгаа гэсэн үг биш юм байна. Энэ донд ч гэсэн бурхан ажилласаар байна. Харин би яах ёстой вэ гэвэл би бурхандаа дуулууртаагаар итгэсээр байх нь эзний хүсэл юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр бид нар та итгэгч хүн бол та хэрвээ бурхныг хүндлэх гэж байгаа бол эхлээд би хүндэлж байгаа бол би эхлээд бурхны алдрын төлөө бүтээгдсэн гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Энэ зөвхөн цуглааныг яриаг. Бидний амьдарч байгаа энэ орчин ертөнц, физик, харагдах, үл харагдах бүх матери энэ бүх зүйл бол бурхны бүтээсэн тэр одоо орон зайд бид нар амьдарч байгаа. Тийм учраас бурхан зарим зүйлсийг нь өөрийнхөө алдрын төлөө ямар байдлаар хэрэгжилж байгааг бид нар мэдэхгүй. Бид нар өөрсдийн үзмжээр хараад бурхан хормоо хийчлээ, хүчрхийл хийчлээ, тэрийг ингэчлээ гэж хэлж чадахгүй. Ягаад гэвэл Паул хэлсэн. Бурхан бүх бүтээлүүдийн дээгүүр хэрэг мэдлэлтэй. Харин бидний хувьд яах ёстой гэвэл чи зөвхөн итгэж дуулууртаа дагаад бүх үед зовлонтойдоо ч жаргалтайдаа ч тэгж явах нь бурхны зүйл. Заавал чи нийгмийн одоо биднэрт өгж байгаа тэр хэмжүүрээр өөрсдөө хэмжээд тэр хэмжүүрийн дагуу бурхан ажиллах ёстой гэж хэлж болохгүй гэсэн үг. Бурхан өөрийнхөө хэмжүүрээр өөрийн алдрын төлөвлөгөөний дагуу бид нар ажиллаж байгаа. Тэрний итгэж байгаа, харж байгаа, хүсэж байгаа бурхан Библийн дагуу бурхан мөн үү байна уу гэдгийг та хараарай. Шалгаарай. Эсвэл бидний уянгийн хайлтаас гарсан ямар нэгэн хүслийн дагуух дүр төрх байж ах үедээ. Хоёрдугаарт нь та бурханыг дагахдаа тийм ээ өөрийн хүслийн дагуу яг энэ зүйл дээр л ингэж одоо байж үл би бурханыг дагна үгүй байвал одоо хэрэггүй гэж байгаа тийм хандлагатай байгаа юм биш үстэй. Тэгвэл Яов шиг, Паул шиг тэр Изекэл, Хосея шиг тийм итгэлийг бурхан биднээс шаардж хүсэж байгаа. Тэгээд сүүлд нь та бурханы зөв сайн гэснийг зөв сайнаа болгож авсан уу? Жишээ нь хамгийн нэг энгийн зүйл. Бурхан 6 дахь 7 дахь өдрийг өрөөсөн. Энэ өдрийг одоо тусгаалаад надад мөргөх ёстой гэж хэлсэн. Тэгтэл бид нар тэр сайныг нь тэр одоо зүйлийг нь хүлээж аваад тэрэнд нь дуулууртаа дагж байгаа юу? Тэгээгүйж бид нар маш олон хүсэлт гуйлт өгөөд ингэх ёстой тэгэх ёстой гэж явж байгаа бол уучлаарай. Эхлээд бурхан өөрийнхөө алдрын дагуу бүх зүйлийг бүтгээсэн. Та тэрний дотор нь одоо тэр дагуух нь амьдарч эхэлсэн бол бурхан таныг магадгүй Яов шиг байсан шиг эхний үед байсан шигээр нь өрөөж магадгүй. Хэрвээ та тэгхгүйгээр том толгоолоод ингээ гүйжээтэл магадгүй таныг бурхан унган цохин хинч шулган дуусгана. Тийм учраас бүгдээрээ эзний өмнө суухдаа ер нь альва зүйлд сэтгэл хөдлөл үзмжээс гэхээс илүүгээр за би бурхантаар би итгэлээр бид нар одоо бодит баримт нотлохоо болсон Библийг эхлээд хараад тэрэн дээрх бурхны дагуу бурхныг зөв төр төрхөөр нь үнэнгээр нь түүнийг хараад дагах хэрэгтэй гэж одоо итгэл. Өнөөдрийн миний хуваалцах зүйл энэ байна. За тэгээд өдөр хамтдаа эзний өмнө ирээд залбирцгаая. Гэхдээ бүгдээрээ залбирахдаа ер нь байдаг. Залбирлынхаа одоо юу ч гэсэн жоохон өөрчлөе.
Эзэн минь та надад өөрийн хүслийг илэрхийлж өгөөч. Яг одоо энэ амьдарч байгаа энэ амьдрал донд бидний оролцож байгаа энэ оролцоон донд би яг хаана байх ёстой юм бэ? Би ямар байдлаар таныг харж, таныг дагах ёстой юм бэ гэдэг тэр хүслээ илэрхийлж өгөөч гэж бүгдээрээ залбирцгаая. Эзэн минь таны өмнө ирээд даруугаар залбирч байна. Тэгээ та бол хүмүүсийн уянгийн хадил, магадгүй бидний уянгийн хадил хүслийн дагуух тэм дүр төрхөөр биш. Харин та Библиэл дээрх өөрийн яг зарчимлаг байдлаар та ажилдаг. Төлөвлөгөөнийхөө дагуу алдрынхаа төлөө бүхнийг хийдэг. Эзэн минь бид нар таны энэ бидэрт өгсөн орон зай, цаг хугацаа, гэр бүл, ажил үйлчлэл дотор алхахдаа таны хүслийг мэдхийг хүсэж байна. Бидний магадгүй одоо амжилт, ололт гэж бодсон зүйл танд заавал та тэрийг таны хувьд биш байж магадгүй. Харин эзэн бид нар эхлээд таны алдрын төлөө алхаж чинь үү? Таны хөлөөн зөвшөөрч, таны өмнө дуулууртай байж, таны дотор үгэнд тань одоо итгэж чинь үү гэдгийг та бидэнд харуулж өгөөч. Нөгөө талаараа бид нар таныг бол хөлөөн зөвшөөрж байна. Та бол аимшигтай бөгөөд гайхамшигтай. Паулын хэлсэнчлэн та бол бүх бүтээлүүдийнхаа дээгүрх эрх мэдэлт нэгэн. Бид нар бол сав, та бол ваарч. Тийм учраас эзэн бид нар таны эрх мэдлийг хүлээн хүндэтгэж байна. Бас таны дуулууртайгаар дагахыг хүсэж байна. Бүх зүйл нуран унсанч байлаач гэсэн. Бүх зүйл утгагүй байлаач гэсэн эзэн. Таны төлөвлөгөө таны ажлынд ажилласаар байгаа. Тийм учраас бид нэр ойлгохгүй зүйлээ Йов шиг дуугүй байгаад таныг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна. Бүх алдрыг зөвхөн танд өргөж байна. Та бол амьд, та бол бүтээгч, та бол агуу, үнэн, ариун нэгэн билээ. Танд бүх алдрыг өргөж эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За эзэн биднийг бий болтугай.